За юу яцхан Jackal байна. Coolcast сурлын 7 дахь дугаар Drake-ийн талаар чиний мэдэхгүй 14 факт. За тэгэхээр өнөөдөр бид шууган таригч Канадаас гаралтай рэпер Drake-ийн талаар ярилцах болно. Тэрээр зарим одод шиг өсвөр наснда телевизийн олон ангид кинонд оролцож анх танигдж эхэлсэн байгаа. Degrassi The Next Generation гэх нэртэй өсвөр насныхан зориулсан олон ангид кинонд 2001 онд анх тоглож урлагийн гараагаа эхэлсэн. Түүний жинхэнэ нэрийг Aubrey Drake Graham гэдэг 1986 оны 10 дугаар сарын 24-нд Канада улсын Торонто хотод төрсөн. Аав нь залуудаа хэд хэдэн рок хамтлагт бөмбөрчнөр тоглодог байсан хөгжимчин хүн байгаа. Түүний аав нь African American буюу хар арьстай, харин ээж нь бол цагаан арьстай Канадын еврей хүн байгаа. Тэгэхээр Drake бол хар болон цагаан арьстай эцэг эхийн дундаас гарсан эрлийн хүүхэд байсан. Дуу хийх хүсэлтэд автаж өмнө нь хэд хэдэн микстейп цомог гаргаж байсан ч 2010 онд албан ёсоор хөгжмийн ертөнцид ирсэн гэж үздэг. Анхны албан ёсны цомог нь Thank Me Later гэх нэртэйгээр гарч байсан. Өнгөрсөн 10 жил түүний гаргасан цомгууд маш олон рекорд амжилтын эзэн болж мэдээж маш олон шагналын эзэн болж чадсан. Тэдгээр мэдээлүүд нь хаасаагүй байгаа. Харин бусдын тэр бүр мэддэггүй фактуудыг өнөөдөр хүргэхээр бэлтгэлээ. Ингээд Drake-ийн талаар бусдын мэддэггүй 14 факт. 1. Loser. Азгүй амтан буюу гоожуур. Drake Канадын Торонто хотод хүүхэд насаа өнгөрөөсөн. Өөрийнхөө амьдардаг газар, өөрийнхөө дошиндоо хүүхдүүдэд байнга дээрлэхүүлж зодуулдаг гоожуур нэгэн байсан байна. Түрүүн хэлсэнчлэн аав нь хар, ээж нь цагаан арьстай. Түүний ээж нь англи хэлний багш идэг. Ээж нь цагаан арьстай еврей гаралтай хүн байсан учраас түүнийг еврей хэмээн гарал үүсэл шашнаар нь гадуурхаж бусад хар арьстай хүүхдүүд түүнийг үргэлж дээрлэхдэг байсан байна. Тэрээр сүйд ярихдаа сургууль надад сайхан дурсамжийг үлдээгээгүй, үргэлж зүгтмаар сургуулаа хаямаар санагддаг байсан. Аав ээжтэй байн гуралдаг байсан гэж өөрөө ярилцлагандаа дурдж байсан байдаг. Тэгээд өсвөр наснда аавтайгаа хамт Америк руу нүүж очсныхаа дараа ээжийнхэн талаар гарал өгсөөгөө тухайн үедээ их нуудаг байсан байжээ. 2. Бүх цаг үеийн Billboard Hot 100 дууны чартад хамгийн их дуунд багтсан артист. Түүний 4 дахь цомог гарсан 2016 он бол түүний хамгийн их амжилт дагуулсан жил гэж хэлж болно. Тухайн үед түүний цомог гарахад 2010-аас 2016 он хэрэг тэрээр 186 ширхэг дууг Billboard-ийн чартад оруулж чадсан байсан. Одоо бол тэрээр цор ганц нэг артист хамгийн их дуугаа Billboard-ийн чартад оруулж чадсан гэдэг амжилтыг эзэмшдэг. Тэрээр дэлхийн хипхоп урсгалд хамгийн их дуугаа борлуулж чадсан дуучдын нэг яах аргагүй юм лээ. Түүний эцэг эх нь маш багад нь салцгаасан. Маш олон хүмүүсийн эцэг эх нь салцгаасан байдаг. Энэ нь тиймч шинэлэг мэдээ бол биш. Гэхдээ түүнд эцэг эхийн салд маш ширүүн туссан байдаг. Тэднийг салахад Drake дөнгөж 5 настай байсан. Торонтогийн хотын захад тэрээр аав дээрээ бас ээж дээрээ тустай байхад нь нэг нэгэн дээр нь ээлжлэн амьдарч байгаад бага насаа өнгөрөөсөн. Аав нь удалгүй Америк руу нүүж тэрээр ээж дээрээ Канадад үлдсэн байгаа. Аав нь Америкт Мемфис руу нүүж удалгүй тэндээ хар тавихны хэрэгээр шоронд суусан. Drake-ийг өсвөр наснд хүртэл тэрээр аавтайгаа ямар ч холбоогүй байсан байдаг. Гэхдээ хожим нь аав нь түүний ажлын анхны эйжент төлөөлөгч болж байсан байна. 4. Тэрээр мэрэгжлийн жүжигчин болохыг хүсдэг байсан. Түүнийг ахлах сургуульд байхад ангийнхан найзын аав нь жүжигчдийн агент төлөөлөгчөөр ажилладаг байсан. Drake үргэлж жүжигчин болох мөрөөдөлтөй жүжиглэлтийн сургуультыг хуваараа байнга хичээллэж суралцахыг эрмэлздэг байсан байна. Энэ мөрөөдлийг найз нь аавдаа хэлснээр түүний Канадын телевизийн олон ангид Degrassi гэх кинонд тоглох шалгаруултанд оруулж улмаар Drake тэнцснээр уг кинонд оролцох эрхийг авсан. Баггүй сайн дүрийг бүтээж уг киноны олон сизнийг дамжин 150 гаруй ангид нь түүний дүр гардаг байна. 2006 онд анхны микстейп гаргах хүртлээр тэрээр өөрийгөө жүжигчин хүн гэж төсөөлж явсан ч
уг mixtape 6,000 ширхэг хувь гар дээрээс дамжин зарагдсанаар тэрээр эргэлт буцалтгүй хөгжмийн хүн болно гэж шийджээ. Түүний хөрөнгө $180 сая. 35 настай тэрээр одоогийн байдлаар $180 сая хөрөнгийг цуглуулад байна. Дуу хөгжмөөс гадна сагсан бөмбөгийн багийн дэлхийн төлөөлөгч, туслах дүрийн жүжигчин, Nike болон Timberland-ийн сурталчлагч зэрэг брэнд хувцас фэшн мөн хөрөнгө оруулалт зэрэг бизнесүүдийг хийдэг. Мэдээж дэлхийд даяар олон сая хувь цомог борлуулж чадсан. Карьерийн эхний жилүүдэд амжилтыг сайн олж чадж байгаагүй ч одоо түүний гаргасан дуу, оролцсон бизнес болгон түүнд сая долларыг авчирч байна. Тэрээр байрны хонглын өрөөнд танихгүй хүмүүстэй амьдардаг байсан. Дрейкийг өсвөр наснд ирэхэд тэрээр ээжтэйгээ хойлохна амьдардаг хിവэрэл байсан. Ээжд нь мөнгө байхгүй улмаас өөрийнхөө байрыг бусад хүмүүст түрээслэж суулгаж эхэлсэн. 2 давхар байшингийн 2 дугаар давхарт түрээслэгч айлууд, 1 давхарт ээж нь өөрөө, харин Дрейк хонглын өрөөнд амьдрах болсон. Хонглын өрөөндөө ч гэсэн хүмүүсийг оруулж өрөөгөө хуваалцаж амьдрах мөнгө олж байсан байдаг. Аавтайгаа хамт амьдардаг байхдаа тэдний амьдрал тун сайн давхархад байдаг байсан байна. Гэвч аав нь Америк руу нүүн тэндээ шоронд орсноор Дрейкийн амьдралын эхний хагас тун тарчиг хэцүүх мөсжээ. 7. Дрейк насан туршийн охинтой асуудалд орох шахсан. Тэрээр 2019 онд өөрийнхөө тоглолтын дээр үзэгчдийн дундаас нэг охиныг санамсаргүйгээр сонгон гаргаж ирээд өөрийнхөө дуун дээр хамтдаа бүжиглэн үнсэлцэж англи үгнээс орчуулвал инхрийлэлцсэн байгаа. Тэгээд бүх үзэгчдийн нүдэн дээр чиний ус ямар сайхан үнэртэж байна, чамайг мэдрэх юмсан зэрэгээр ярьсан байгаа. Удалгүй түүнийг эргүүлж өөрлөгөө харуулan хэдэн настай вэ гэж асуухад охин 17 настай гэдгээ хэлсэн. Насан туршийн хүүхдийг бэлгийн зам руу татах гэдэг нь Америк болон Канадад маш хатуу хуультай. Дрейк асуудалд орж байгаагаа тэр даруй мэдэн тоглоом маягаар би шоронд ороход хитрхи залуу байна гэж маазран бандсан байгаа. Түүнээс уурсалт гуйж дүүшиг минь охин байна нэмэ 2 газар дээр нь үнсээд буулгасан байдаг. Энэ нь түүнд хуулийн асуудал үүсгээгүй ч тухайн үедээ интернетэд зөв буруугийн талаар хилцүүлэг үүсгэж байлаа. 2008 онд ахуулж байсан хар нүртэй зурганаасаа болж асар хүчтэй шүүмжлэлд өртсөн. 2018 онд түүний өрсөлдөгч рэпер Pusha T түүний 2008 онд ахуулж байсан зургийг нийтэд дэлгэж цацсан байгаа. Та бүхэн энэ зургийг харж байгаа бах. Харж байгаачлан ногоо хувцсан дээр уруулаа улаанаар тод будан нүрээ тас хараараа будсан байгаа. Энэ нь шууд утгаараа арьс өнгөний үзлэг харуулсан. Учир нь 1960-аад оноос хойш телевизийн хүүхэлтэй хошин жүжгүүдэд хар арьстай хүмүүсийг ингэж шоолж доромжилдог байсан. Гэхдээ үүнийг хар арьстай биш цагаан арьстай хүмүүс үзүүлдэг байсан. Гэвч Дрейкийг ингэж зураг авахсан нь олон газар олон хүмүүсийн дургуутсал бухимдлыг төрүүлсэн. Дрейк өөрөө хагас цагаан, хагас хар арьстай гэдэг нь бүр асуудлыг хурцдагсан. Энэ зураг нь тухайн үедээ 2008 онд хувцсны рекламын зураг байсан байгаа. Дрейк дараа нь тайлбарлахдаа энэ зураг авалт энэ зургийн утга учир бол хар арьстай хүмүүсийн дарлал мөжлөгд байсныг улам тодруулж цаг үе өөр болсон. Бид одоо юу ч хэрэглэж, юу ч өмсөж, хаанч очиж, юу ч эзэмшиж чадна. Та нарын доромжлоод байсан хүмүүс цаг хугацаа өнгөрөхөд та нарыг эсрэгээрээ одоо шоолж байна гэдгийг харуулах зорилготой байсан. Тэрнээс би өөрөө хар арьстай мөртлөө бусдыгаа арьс өнгөөр ялгарлаж гадуурхах гэсэн санаа зорилго байхгүй. Гэхдээ би ийм зураг авахснасаа ичихгүй байна гэж хэлсэн. Түүнийг ийхүү тайлбар хийсний дараа мэдээж хүмүүсийн уур бухимдал дарагдаж асуудал нэг тийшээгээ гарчээ. 9. Тэрээр өөрийн гэсэн вискиний брендийг гаргасан. Deleon Tequila компанитай хамтран өөрийн гэсэн вискиний брендийг гаргаж авсан байгаа. Үүнийг Virginia Black хэмээн нэрлсэн. Төрсөн нутаг бол Канадад 2016 оны 9 сараас худалдаалж эхэлсэн.
зарж эхэлсэн эхний өдрөө 2000 жил архийг худалдаасан байдаг ба тэрээр вискинийхээ компани хувьцааг нээлттэйгээр зарлаж тавьсан. Хин дуртай нь энэ компани хувьцааг авч хувь эзэмшигч болох боломжтой гэсэн үг. Анхны сурталчилгаа буюу анхны вискиний нүр царайгаараа өөрийнхөө төрсөн аавыг сонгожээ. 2016 онд $2 сая пүүзэн зарцуулсан. Олон хүмүүс пүүзэн дуртайж олон хүн $1 сая зөвхөн пүүзэн зарцуулж чадахгүй байх. Drake зөвхөн 2016 онд гэхэд л $2 сая пүүзэн зарцуулж байсан. Тэр дундаас онцлол алтан Air Jordan хүртэл багтдаг. Тэрээр Nike-гийн пүүзнүүд ялангуяа Air Jordan загвар бас Timberland гутлан дуртай. Тэрээр Toronto Raptors багийн тоглолтыг үзэхдээ өмссөн гутлаа eBay дээр тавьж $100,000 өөрөө зарсан байна. Учир нь тэр өмссөн пүүзээ зарж ховор пүүзийг хүн урд нь өмсөж байсан ч хамаагүй авч хадгалдаг сонирхолтой юм байна. 11. 2021 оны 3 дугаар сарын байдлаар өөрийгөө ганц бие гэж зарласан ч энэ нь хуурамч. Түүнтэй болзож үргэж байсан эмэгтэйчүүдийн тоо бол асар их. Загвар өмсөгч, дуучин, порно гэдэг олон скандалыг байнга үүсгэж явдаг. Тэрээр Рианатай дахин болзож байгаа гэсэн цуу ярианд өртсөн ч энэ нь бас худлаа болж таарсан. Тэрээр 2019 онд 18 настай загвар өмсөгч Белла Харрис гэх охинтой үргэж эхэлсэн ба одоо ч харилцаа дуусаагүй үргэлжилж байгаа юм. Магадгүй олонний хил амны байнаас найз охиноос сэргийлж хамгаалж байгаа гэсэн таамгууд явж байгаа. Папарацуудад энэ хоёрын харилцааны нууц байдал нь хэдийнэ баригдсан байгаа. Үүнд фэнүүд нь тэмч таатай бос байгаа нь ойлгомжтой. 12. Тэрээр Toronto Raptors багийн албан ёсны дэлхийн төлөөлөгчийг хийдэг. 13. Drake Америкийн нэгдсэн улсын бүх цаг үеийн хамгийн их борлуулалттай эрэгтэй соло артист. Тэрээр энэ рекорд амжилтыг бүтээхдээ маш олон шилдэг түүхэн артистуудын амжилтыг давж гарсан байгаа. Жишээ нь гэвэл рэпер Eminem, дуучин Elvis Presley, Michael Jackson зэрэг алдартнууд багтаж байна. Жишээ нь эдгээр 3 артист энэ рекордыг өмнө нь эзэмшиж байсан бол яг одоо Drake Америкийн нэгдсэн улс дахь бүх цаг үеийн хамгийн их борлуулалттай соло артист гэсэн амжилтыг ганцаараа эзэмшиж байна. 14. Нэрээ нууж хурамчаар ашигладаг нэр нь Champagne Papi. Цөөхөн хүмүүс л түүний продюсерлсан хөгжмийг мэддэг. Гэхдээ тэрээр цөөнгүй артистуудад продюсинг хийж байсан бөгөөд өөрийн нэрээр биш Champagne Papi гэх нэрийг ашигладаг байсан байна. Хаанаас энэ нэрийг бодож олсныг нь мэдэхгүй ч Drake энэ асуултанд хариулдаггүй дандаа бултдаг юм байна. 2002 онд гарч байсан Shooters гэх уран сайхны киноноос сэтвэлж энэ нэрийг өөртөө өгсөн байна гэж хүмүүс ярьдагч тэрээр үүнийг нь баталдаггүй бас няцаадаггүй юм байна. Одоогоор түүний Instagram хаяг Champagne Papi нэрээр явж байна. За энэ түрээд Coolcast 7 дахь дугаар өндөрлөж байна. Тэгээ дараагийн дугааруудад хэний талаар болоо ямар фактуудыг мэдхийг хүсэж байна. Комент хэсгээр үлдээж болно. Дараагийн дугаараас эхлэн зөвхөн хөгжмөөр зогсохгүй өсвөр насныхан болон залуучуудад зориулан урлаг, соёл, амьдралын хэв маяг, лайфстайл, дадал зуршил, мэдвэл зохиох бүхий сонирхолтой факт, бас сонирхолтой түүхүүд болон гэмт хэрэгүүд, нийгмийн асуудлууд, бас үнэн гудал нь мэддэгдэггүй ам дамжиж ирсэн яриа, сэдвүүдийг баттай их сурвалжаар, баримтаар, basic мэдлэг мэдээллүүдэх зорилгоор бэлтгэх сэдвүүдийн хүрээг томруулж зөвхөн хөгжмөнд баригдалгүйгээр чөлөөтэйгээр сэдвүүдэд сонгон бэлтгэхээр шийдсэн байгаа. Мэдээж YouTube сувг дээр subscribe дарж дэмжээрэй. Тэгээ дараагийн дугаараар эргээд уулзъя.